За манай Epic Production бол байгуулагдаад 2 жил болох чинь. За тэгээд энэ хугацаанд өргөн дэлгэцийн 3 уран бүтээл IPTV зориулсан амар нийтмийн цавралгаад олон ахтай уран бүтээлүүдийг тойрвсон. Яг өөртөө бие дааж. За тэгээд манай 3 уран бүтээл хэлгүүжийн уран сайхны кино маань одоо бусад кинонуудаас маань уран бүтээлүүдээс маань юугаараа онцлох 50 гэх юм бол нэгдүгээр одоо түүхэн гэдгээр онцлогтой. За хоёрдугаар гэх юм бол маш олон хүний өргөн тийм бүрэлдэхүүнтэй ажилласан. За бид хүн бол тэгээд зохиолвол ер нь жилийн өмнөөс энэ төсөл маань яригдаад хилэн зэргийн дугаарангийнхантайгаа уулзаад уран хэлчингийнхаа тухай судалгаа явагдаад тэгээд энэ хувц сонор жижиг хэрэглэл би тухайн үеийн орчин 1993 онд болсон орчин за тэгээд хэв шинж байгаа байдал хэлийн манааны үйлдэл бүх зүйлийг судалгаатай уран бүтээлд орсон байгаа. Хэлийн зэргийн 250 дугаар ангийн 9 дугаар застав. Энэ заставаас үүрэг аваад хэд гарсан 3 эрхлэг хэлчний хулгаан хийдэг бүрээдүүдэд маш хэрцгийгээр амнаас алдсан юм үйл явдал байгаа. Тэгээд эндээс сэтвэлсэн бүрэн хэмжээний хэлгүүч юм гээд уран сайхны киноны зураг авалттай энд ирсэн байгаа бид нэр. Ажилласан уран бүтээлчдээс гэх юм бол Монгол Улсын авиач жүжигчин Төмөр Хоёг ах байна. Монгол Улсын солио дөрвөн ажилтны жүжигчин Дорж Даг бах. Солио дөрвөн ажилтны жүжигчин Цэцэг ихч. За тэгээ залуу уран бүтээлчдээс өөрийнхөө үед ингийн уран бүтээлчдээс түүчэлэн ажиллаж байгаа олон сая уран бүтээлчд ажилласан. Жүжигчин Хос Баяр, Сумья Базар, манай Бардагшин жүжигчин Ингчин, жүжигчин Төмөр Баатар, Пүрэв Жаргал, Од Гэрэл, Од Баяр, Бат Баяр, Дэлгэр Мөрөн гэдэг одоо ийм сайхан жижигсэн залуучууд ажилласан байгаа. Хэлгүүжийн кинонд бол би жүжигчнээр ажилласан. Тэгээд хэлгүү залуугийн төр дээр би чадиатай ажилласан байгаа. Тэгээд энэ кино маш сайхан уран бүтээлсэн. Ялангуяа би энэ киног 16 наснаас 40-наас 35 насныхаа үзээсэй гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр эх орон гэдэг ямар үн цэнтэй, эх орон гэдэг ямар үн цэнээр болддог юм бэ? Эх орны цөөн газар шороо, эх орны ширхэг чулуу, тийм ээ? Эх орны одоо 408 зохиост өвлөн чихээ үлдөөд, гацраа үлдөөд, зун халуун наранд шаардж байгаа юм. Нүдээр завчлгүй. Одоо эх орныхон торхон хэлийг манж байгаа. Нэрвүү алдартнуудынхаа одоо яаж ажтурдаг, яаж хэлийн мананд явдаг. За тийм одоо энэ ямар мөргөлтөө болдог, ямар хэцүү нөхцөл одоо хэлээ болдог. Энэ талаар та бүхэн ойлгох. Хамгийн гол нь эх орн гэдэг зүйлийг ямар үн цэнээр бас олдож гэмбэ гэдгийг бас ойлгох. Ялангуяа энэ залуучууд маань бас сайхан үлцээрж үзээрэй гэж хүсэж байна. Миний бол маш сайхан уран бүтээл болсон байгаа. Эхнийхээ зургийг авах гэдэг юм. Ямар ч гэсэн сахалвсан хэлгээд тэг байж сайхан байна. Сайхан газар хамгийн гол нь өсгөлийн цагаан үүр гэдэг газар бол үнэхээр Монголын байгалийн хамгийн сор болсон газар гэдэг. Энд үүрийн гол урсдаг. Би өөрөө загас барих дуртай. Үүрийн гордлын ирэг дээр ингээд хаяанд мотон дотор ингээд зураг авах байж байна да. За энэ кинонд одоо ажилласан маш олон баг хамт олнууд байгаа. За тэгээд Ремитер Таймтынхан одоо манай гүйцэтгэлийн одоо студиор орж ирсэн байгаа. За тэгээд Great Sound гэх манай дууны студиор. За тэгээд аялагч гээд Монгол нэгдлийн аялагч анхаа манай өрчмөн зохиолж ажилласан байгаа. За Pink Artist гэдэг одоо манай Батбардын одоо мейкапын баг. Одоо манай мейкапын баг гэхэл одоо 6 оны ураг бүрэлдэхүүнтэй явсан. Манай зурлаачийн баг маш олон оны бүрэлдэхүүнтэй. Зураач гэд маш олон зураачтай. Ийм сайхан кино баг хамт олон бүрдлээ. Кино зураг авалтын одоо хамгийн төсөөлөөгүй зүйл гэх юм бол одоо эсрэг талын роол байсан. Тэд нар одоо юу гэх юм бол тухайн товаачууд, бүрээдүүд одоо яг бодитын яг төрүүлсэн зураг байдаг юм байна лээ. Тэгээд тэрийг бол одоо 100% бид нэр өөрсдөө фантастик гаргасан. Тэгээд эсрэг талын роол дээр ажилласан дээр одоо эсрэг талын дээрэмчдийн хэл зурч орж хийж байгаа хийж ирчгчдийн одоо тэр огтог
тэр хүмүүсийн хувцлалт эдэлж хэрглэж байгаа буу хэрж хийдэм одоо амьдарч байгаа байдал нь одоо ямар хуу харагдах уу гэдэг нөхцөл дээр одоо зураачтайгаа киноны хаарын альбныхаа багтаа маш сайн одоо нэлээд хуралдаж иж сэргэлийнхаа ройлуудын хувцлалт дөрөв стил имиж өдрөх юм бас гаргаж ирсэн юм байгаа. Тэгээд зураг авалтын үед бол хүндрэлтэй асуудал байх юм. Хүндрэлтэй асуудал гэх юм бол байгалийн цас бороо орох гэсэн нэг тийм үзэгдлүүд байснаас биш. Цагаан үрийн арт иргэд бүгд ингээд туслаад, сумын арт иргэд бүгд туслаад бүх уран бүтээлчд мэй нэг зорилготой, нэг зүг рүү бүгдээр харж ирсэн учраас зураг авалтын арт маш амжилттай гарсан. За энэ бол түүхэн баримтаас сэтүүлсэн кино учраас энэ Бадрал хаан гэдэг хан юм да. Бадрал хаан. Тэгээд ийм нэг роль авчиад одоо ингээл дөрөв боловсруулах ажилд орчил байж л да. Энэ бол түүхэндээ бас хэлхэж гарын юунд бол уран хэлчний бол ингээд туваач. Одоо монголчууд бүгд мэдэндээ туваа нар орж ирээд тэгээд овсаарч вэ, хөсгөлөөрч вэ гэж орж ирээд хил дамж орж ирээд айлын хаттай хоног туугаад ивчдэг, айлын өхөр малын өдөн туг баярчдаг гэдэг хэсэг бүлэг юм дээрмч маягийн ч юм уу одоо тийм улсууд байсан. Тэрний одоо удирдагч, толгойлогч тийм дээрмч нь л тоглож байна. Тэсэн чээс хоёрдоо маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье гэж хэлмээр байна. Цаг хугацаа not forever. Хонд рекордсын хамт олондоо бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. За тэгээд бүх хамтарч ажилласан уран бүтээлчдээ бүгдэнд нь баяр хүргэе. Одоо киноныхаа нээлтэнд нь амжилт хүсье. Цааш уран бүтээлд өндөр амжилтыг хүсье. Тэгээ явуулсан кинонд хүн дээр төсөлцөө үзүүлсэн. Одоо амжилтын одоо жижиг ахтай маш их баярлалаа. За тэгээд төсөлсөн бүх хүмүүс ахтууд найз бүх залуучууд бүх хүмүүст маш их баярлалаа гэж хэлээ. Мөн кинонд ажилласан бүх залуучуудаа чин сэтгэлээс баярлалаа. Хамгийн гол нь кинонд одоо ил гардаг уран бүтээлчд байдаг гэсэн харталтан байдаг маш олон залуучууд одоо шижигсэн залуучууд ажиллаж байна. Энэ залуучуудыг бас баярлалаа гэсэн үг. Мейкинг ажиглаад хэлмээр байна гэж бодож байна. Болоогүй шүү. Хүлээ. Гандамрын даваа зүйлийн бүтээл, бодит явдлаас сэтгүүлэн бүтээв. Баярчууд. Өнөөдөр та бүхний ард байх хугацаа дуусч байна. Маргаашнаас эх орноо хамгаалах эрс зэргүүд болно. Чамаа хэн гэдэг вэ? Номон. Аргэр амгалан тавина уу? Амгалан тавиа. Таныг л их саналаа да. Хэн гэдэг чамаа? Хэлгүүд одоо гэдэг юм уу? Нэг ядарсан юм өдөр болгон хоол зөвлөгч идэх юм. Яах вэ? Өчигний нэр сүрийг бодсондоо Зэргийн албаа хааж ирээд албан ёсоор байна. Тэр цаг муу чурдан болоосай л гэж бодож байна. Тэр зөрчилд модод хамрыг ороогоод хил тавсан байна. Энэ мус авалгаачуд дахиад энэ жимээр ирж л таараа. Та нарыг юу нөхөр чи яах гэж тэжээд юм? Төрөөс тавьж өгсөн хувцсыг өмсөн хоолыг нийтнэ. Та нар эх орондоо тангар хөрсийг хийчихэд мөн үү? Муу юм л дуултаад идэх болох юм дээ.
Молдон хязгаарч ам кримэспс. Сангат танар намайг ингэж байгаа юм аа. Багш, Монгол улсын хилжид байна. Одоо бид нар биш. Тэд нар бидний бай болох ёстой шүү. Хэлэггүй чим 8 дугаар сарын 28-наас бүх кинотеатруудаар